Галзуу series угтан тавтай морилцгоо манайхан. За. Баруун та нартаа Perfect Crown гэдэг галзуу цувралынхаа хажуугаар бас нэг галзуу цувралыг хослуулаад ярьж өгөхөр болж байна. Ямар цуврал гэхээр 2025 онд гарсан Bon Appetit Your Majesty гэх энэ галзуу цувралыг. Угаасаа тэгээ хэдүүлээ энэ Perfect Crown-ыг 7 хоногт 2 ангиар ингээд гарахыг нь хүлээгээд байгаа шүү дээ. Тэгэхээр энэ зур одоо юу хийх үү? Энэ галзуу цувралыг хэдүүлээ сонирхоод үзэцгэнэ. За тэгээд Моброн энэ галзуу цувралыг үйлчлүүлэгч бүртээ зориулсан төрөл бүрийн багцуудтай жинхэнэ солонгос соус болоод жинхэнэ солонгос амтыг мэдрүүлэх юуна солонгос ресторантай хамтран хүргэж байна. За тэгээд та нар маань саба дараагүй саба адаарсан бол лайка дарахтал болоо явчих юм шүү. Ингээд энэ галзуу амттай цувралаа хэдүүлээ эхлүүлцгээе. За Ён Жион гэх нэг эмэгтэйг хааны цэргүүд хүлээд Жусан улсын харгас хаан И Хёны өмнө авчирч байгаагаар кино эхэлнэ. Хаант минь та энэ шулмыг цаазалж хаан дуулсад эмэг журмыг тогтоож хайрлана уу? Хаан дуулсад эмэг журмыг тогтоож хайрлана уу хаантан? Өрчөн энэ эмэгтэй намайг хачирхалтай хоолоор дайлж гайхшрууллаа. Тэм учраас би түүнийг ордны тэргүүн тогоочоор өдөр түргэн томилж байна. Юу гэнэ? Өнөөдрөөс эхлээд зөвхөн чи л надад хоол хийж өгч байх болно шүү. Гэхдээ хэрвээ чи надад нэг хоолыг нэгээс дээш удаа өгөх юм бол бас амтгүй хоол хийж өгвөл би чамайг цаазлана. Тоглож байгаа илгүүдээ. Би бүх амьдралынхаа туршид Мишелийн 3 одтой рестораны алдартай тогоож болохыг мөн үддэг байлаа. Гэтэл ингээд харгас хааны хувийн тогоож болчихж байгаа юм. Чамд хэлэх үг байвал одоо өч. Мөхөс би танд хачин хоол өгсөн нь үнэн билээ. Гэхдээ таны энэ нөхцөл нэг л жоохон шудраг биш. За би таны төлөө өхөн өгтлээ зүтгэнэ. За тэгээд дүрс солигдоход Францын тогооч нарын хамгийн том тэмцээний 5 дугаар улирлын шувдрагын шат эхэлж байгаагаар кино үргэлжилнэ. Энэ шатны даалгавар нь орон орны шилдэг тогооч нар эзэн хааны зоогийг өөрийнхөө хийх ёстой байлаа. Цаг дуусахад 5 минут дутуу байхад Жионы газан плитэг асгаа болчихно. Тэр Сандра тусламж дуудсан ч цаг алдахыг ойлгоод тэрхэн зур өөрөө галаа асаахаар шийдээд ширээн дээр байсан чимгэллийн сүрэлнүүдийг шүүрч аваад тогоон дотор хийгээд гал асаалаа. Уучлаарай. Та олонд танигдаагүй аргаар гал асааж хоол хийж болохгүй. Түүхий болсон хоолноос дор зүйл байхгүй гэж францчууд та нар ярьцгаадаг баха. За тэгээд Жион гал дээр стейкээ шараад сүрэлний удаанд удаж эхэлнэ. Жион эцсийн мөчөд хоолоо нэг юм амжиж дуусгалаа. За тэгээд шүүгч нар хоолыг амталж эхлэхэд тогооч нар ч өөрсдийн хийсэн хоолыг тайлбарлацгаана. Жион өөрийнхөө хоолыг Эрдэнэ Жусан улсын эзэн хаанд барьдаг байсан аргаар хийсэн стейк гэж тайлбарласанд хийсэн хоол нь шүүгчдэд таалагдлаа. За тэгээд тэмцээний эцсийн шатны дүн гарахад тэмцээний ялагч болж 100 мянган евро Мишелийн 3 одтой рестораны тогооч болох эрхийн эзнээр Солонгос улсыг төлөөлөн оролцсон Ён Жион тодорлоо. За ингээд мөрөөдөлтөд хүрсэн Жион тэрөөрэ ганцаараа суугаад аз жаргалтай наргагүй дарс шимэн сууна. Маргааш нь Жион аав руугаа залгаад баяртай мэдээгээ хуваалцсанаа. Тэгсэн аав нь өнөөдөр нар хэртэг учраас онгоцонд нар хэртэлд үзэх боломжтой гэдгийг сануулад Парист байдаг түүхч танилаас Эрдэнэ Жусан улсын түүхтэй холбоотой нэг эртний гар бичмлийг аваад ирэхийг хүсдэг. Үнэхээр Жионыг нисэж байх үеэр нар хэртлээ. Тэгсэн нэг нөхөр нар хэртэлд гарах гэж байгаа Жионы урд руу халуун кофе асгачлаа. Сандарсан Жион ариун цэврийн өрөө ороод гар бичмлийг гаргаж хартал тэр нь Эрдэнэ Жусан хааны тогоочийн тэмдэглэлийн дэвтэр байж таарна. Норсон тэмдэглэлийг арчиж байхдаа Жион тэнд бичигдсэн нэг текстийг чангаар уншсанаар бүх зүйл гэнэт өөрчлөгдлөө. Хайрт минь, эдгээр үгсийг чангаар унших тэрхэн агшинд холын зайг үл анзаарагдан чимийн дэргэд минь ирнэ. Гинүү? Жусаны үеийн романс юм уу хааши? Тэгсэн энэ үед нар хэртээ донгоцны гэрэл анавчиж Жионы байсан өрөө дайвалдаж байснаа Жион хойшоо гинт савгдаад тойл мөргөд унчлаа. Тэр мөчөд тэрний барьж байсан судрын бичгүүд гэрэлтэж байснаа Жион судралуу сорогдоод орно. За тэгээд Жионыг ойгоос унж ирэхдээ анчны тавьсан занганд ороод тэр дороо ухаан алдлаа. Энэ үед ойн захад ан хийж байсан Жусоны эзэн хаан И Хён нэг согоо хөөгд ой руу орж ирлээ. И Хён хааныг баг байхад нь хаан аав нь ээжийг нь ордноос хөөж явуулснаас хойш тэр хатуу сэтгэлдээ нэгэн болон хувиржээ. Тэгсэн тэр өдөр олон жилийн өмнө И Хён хааны ихийг ордноос хөөссөн тэр өдөр байж таарч. Хаан тэр үед хүүхэд байсан ч тэр бүхнийг сайн санаж байлаа.
Тэгэд хаан агнсан сагоог нь ордны галтагоон даваачаад энэ чухал өдрийг тохиолдуулж хамттай хоол хийхийг тушааж ордон руугаа буцахаар шийднэ. Жусоны Ихён хааны 10 дугаар онд нар хэрдэх өдөр тохиолсон нь тэр байлаа. Жусоны хаадын уламжлал ёсоор нар хэрдэхэд эзэн хаан ордондоо байж улс орныхоо төлөө тусгай зан үйлийг үйлдэх ёстой байлаа. Тэгсэн дураараа зантай Ихён зориуд анд явсан нь тэр байжээ. Энэнд нь их хатан болоод ордны түшмлүүд бүгдээрээ дургуутцгаана. За тэгсэн хаан ойд ширээ засаа тухалжээ. Тэр өдөр хааны тэргүүн түшмэл ийм Гёнги аймаг руу эзэн хаанд татвар ихнэр сонгохоор явсан байж. Хааны цэргийн жанжин нар хэрдэх үеэр ордондоо байж тусгай зан үйл үйлдэхийг ядгсан ч хаан зөрүүдэлж харин ч нар хэрдэх үеэр буг агнах нь амьдралд ганц тохиолдох аз завшаан гэж бодож байгаагаа хэлдэг. Хэрвээ нар хэрдэх үеэр тусгай зан үйлийг зохих ёсоор үйлдэхгүй бол Тэнгэрийн гисгэл хүртэж тэр бүхэл чөтгөр шулам хүртэл үзэгддэг гэлцдэг. Чөтгөр шулам гинэ. Би тийм мухар сүсгтэй хүн биш шүү. Тэгсэн тэр мөчөд тэнгэр харин хуйлж нар хэртэж эхэлсэнд тэнд байсан хүмүүс бүгдээрээ айдас тавтлаа. Энэ үеэр занганд орсон Жион дөнгөж ухаан орж байна. Сандарсан тэр тусламж хүсээд хашгирч утсаа нээсэн ч ямар ч сүлжээ байсангүй. Тэ аргагүй шүү дээ. Тэгээд онгоцонд нисж явснаа санаж байсан ч яаж энд ирснээ сандаггүй. Гэтэл гэнэт хажуугаар нь сум шунгнаад өнгөрлөө. Тэгснэ нэг сум нисж ирээд тэрний зангыг бэхэлсэн байсан олсыг тас харавчглаа. Үнэг агнахаар хөөж ирсэн Ихён хаан ирсэн нь тэр байлаа. Чи хэн бэ? Солонгос хүн үү? Сэжигтэй хүн байна. Байж байгаарай. Үнэг тийшээ зугтаачихсан. Яна, авраарай. Тэгэж Жион ойгоор зугтсанд Ихён хаанч тэрнийг хөөлөө. За тэгээд хэсэг зугтсны эцэст хавцлын ирмэг дээр очиод зогсно. Чи хэн бэ? Хурдан өч. Гү ямар сонио увцтай ямар сонио юм бэ? Гартаа мөнгөн худаг барьчихсан юм уу да? Заавал үгийг нь сонсвол гарцаагүй солонгос хүн байна. Косплей хийдэг хүн юм бах та. Чи өөрийгөө эхлээд танилцуулах ёстой үсттэй. Тэгээд чиний тэр тэнэг үнэг чинь тийшээ зугтаацсан. Тийм байтал над руу хараад байдгийг нь яаж байгаа? Галзуу юм уу чи? За байж байгаарай. Энэ бол 10,000 войлтын цахилгаан бороохон шүү. Чамайг зүйл дуусгачих шүү. Тэгсэн хаан Жихёны цахилгаан бороохоны урдаас гэрэлтэж байсан цахилгааныг хараад нар хэрдэх үеэр зохих зан үйлийг үйлдэхгүй бол чөтгөр шулам үзэгддэг гэсэн үгийг саналлаа. Шулам юм болов? Чи хүн үү? Сүнс үү? Эсвэл 9 сүлд үнгүү? Би жирийн хүн байна. Жирийн хүн гэдэг чинь яаж идэх юм? Байж л да. Би жирийн хүн биш. Би Мишелийн 3 гадтай тогооч байна. Чиний барьсан цүнхийг харвас чи гуйлагч юм биш үү? Юу вэ энэ новш чинь? Юугээд байгаа юм бэ чи? Би энэ ойд унаад хувцас халтар болцсон юм. Яадгийн? Чи өөрөө олигтой харагдж байгаа юм шиг. Чи гинэ? Надтай чи ингэж харцна гинэ? Тэгээд би чамайг юу гэх юм? Тэр залуу гэх юм уу? Чи жүжигч юм байна те? Түүхэн киноны зураг авалт уу? Хачаа чи мэрэд чи ер нь гарцаагүй чөтгөр байна. За тэгээд хаан Жионы цүнхийг харавсанд цүнх нь хавцал руу унчихлаа. Хөөе, новшоо, мориноосо буугаад ир. Би таквендогийн хар бүстэй шүү. Тэгээд Жион таквендогийн үзүүлбэр үзүүлсэнд хаан тэрнийг харавах гэсэнд Жионы аз болоход сум нь дуусчихсан байлаа. Сумгүй болчихсон уу? За, би одоо цагдаа дудлаа шүү. Миний үеэлийн нөхрийн авуу гахын хадам аав прокуророор ажилладаг. Одоо чамайг би амтан болгондоо. Үеэлийн нөхрийн авуу гахын хадам аав гэхээр тэр хүн чинь чамайг юу н таних юм аа? Таньдаг байлаач тэр хүн чинь тун удахгүй чиний адил толгоогүй болох болно. Битгий орт. Хаан сэлмээрээ тэрний цахилгаан борохойг цохиж унгаад сэлмээ тулгасанд Жионы үнхэлцэг нь хаагарах шахна. Энэ бүхэн зүуд байх ёстой. Би сэрмээр байна. Бурхан Будда Есүс Христ минь авраарай. Халелуя. Амен. За тэгээд хаан тэрнийг цавчхын даваан дээр хааныг алах гэж байсан хөлсний алуурчин тэрнийг харавсанд хүн чаргацсан хаан Жионыг дараад хавцлаас доош унлаа. Хааны жанжин эзэн хаана хайж ирээд цэргүүдтэй ойг бүхэлдэн самнах тушаалыг өгнө. Хэсэг хугацааны дараа Жион уснаас гарч ирээд хажууд нь шархтаа хэвдэж байгаа хааныг хараад үхтлээ цочлоо. Тэрнийг жинхэнэ суманд оногдоод жинхнээсээ шархтсан байгааг хараад ухаан алдах шахна. Хөөе, чи сэрээрээ хөөе. Эрхэм дээдэс гэж. Эрхэмч вэ нү? Дээдэс ч вэ нү? Хинийч вэ? Чи сэрээч. Сандарсан Жион алчуураараа тэрний шархыг боосон болоод халаасандаа байсан вазлинаас зузаахан аваад шарханд нь түрхлээ. Тэгээд түргэн дуудах гэсэн ч утсаа гэжчээ. Тэгээд гар утсаа хайгаад хааны хувцсыг нэгжсэн ч тэрэнд ямар ч халаас байсангүй. Энэ үеэр хаан ухаан ороод хутгай барьсаар босоод ирлээ. Чи яаж ч мэлцээд нэмэргүй.
Чамайг би хамсаатнуудтай чинь хамт шүүхийн өмнө аваачихл болно. Хөөе, новшоо. Би чиний цусыг чинь тогтоож тос түргэж өгсөн байгааг харахгүй байна уу? Амийг чинь авраад авахд давраад агараа. Дээрээс нь живж өгөхөөс чинь авраад авахд ингэж талархд юм уу? Амаа хамх шулмаа. Тэгсэн сандарсан Жион хааны хөлийг өшөглөөд хутгийг нь булааж авна. Тэгээд тогоочийнхоо зэвсгийн эрдмийн дагуу хааны өмнө хутгийг нь эргүүлсэнд хаан тэрнийг хутгаар сайн тулалддаг юм байна гэж бодоод болгоомжилсан ч тэрнийг шулам гэдэгт бүр ихтгэлтэй болоод гиндүүлээд дарж унагадаг. Чи муу шулам, хэрвээ чи шулам биш юм бол эцгийнхээ нэрийг хэлээд новши амтан новшовгийнх юм уу? Би тогооч Ён Жион байна. За тэгэд манай хоёр хутгаа булаад салдаад ноцолдцгаана. Хааныг санамсаргүй мөргөж ухаан алдуулсан Жион тэрнийг модноос хүлээд явах гэсэн ч санаан зовоо тэрнийг сэрээгээд дагаад явахыг тушаасанд аргагүй байдалд орсон хаан тэрнийг дагаж явахаар боллоо. За тэгээд Жион хааныг нохоо шиг л хөдлөөд явна. Хааныг ангаас эргэж ирлгүй удсанд нь ордныхны санаа завинлаа. Учир нь хааныг алахыг хүсдэг босогчдын бүлэглэл эдэвхтэй үйл ажиллагаа явуулж байснаас гадна 10 жилийн өмнө хаан болох гээд болж чадаагүй өмнөх хааны их ханхууч бас тохиромжтой цаг ирвэл хааны аминд хүргээс буцахгүй нэгэн байлаа. Хаан болж чадаагүйдээ хорссон их ханхуу Жисан одоогийн хаан Ийхон хаанд хорссон түшмэл ноёдыг талдаа оруулаад төрийн эргэлт хийх тохиромжтой цагийг хүлээн. Тийм учраас хаан анд яваад одоо болтол ирээгүй тухай мэдээг ордноос аваад бүх зүйл тодорхой болтол бүгд нэгэн бодол санаатай байж тохиромжтой цагийг хүлээхийг бусдад сануулдаг. Энэ үед Жион хаан хоёр ой дотор ядарч үхтлээ алхацгаана. Чи нэрээ тууштай юм аа. Чи одоо хаашаа юм бэ? Жусоны жинхэнэ хаа юм уу хаашаа? Чи одоо л нэг юм ойлгох шүү. Би энэ улсын хаан байна. Итгэхгүй бол намайг хар. Миний дээлэн дээрх лууг хараач. Чи толгойдоо биш цээжиндээ шарахтай үсттэй. Чиний юуг ч харах вэ? Энэ луу юу? Чаавас. Энэ хувцсыг чинь Бондог ордонд очиод 3 цагийг нь 10 квоноор түрээсэлждэг үсттэй. Чи намайг хаан гэдэгт яагаад итгэхгүй байгаа юм? Чи намайг тогооч гэдэгтээ итгэхгүй байгаатай л адилхан шүү дээ. За дими яриад явах уу? Go. За яах вэ? Чам шиг бүсгүүчүүдийг би тоодгүйч чи намайг ордонд минь аваачих юм бол би чамайг хатнаа болгоё. Юугээ солиороод байгаа юм бэ? Чүм одоо юу вэ? Кинон тоглоод байна гэж бодоод байна уу? Би энэ улсын хаан байна штэ. Бууж өгөхгүй юм биз дээ? Тэгвэл явцгаая да. Go. За тэгэд хэсэг явсаар нэг байшин дээр цэцгэлээ. Тэгсэн тэнд хинч байсангүй. Учир нь хааны ан хийдэг ойд хүн амьдрах хориотой байж. Хаан өөрийнх нь ан хийдэг ойд хүн амьдрах хориотой гэдгийг хэлэхэд Жион эртний Жусоны хаан Ийхон гэгч Харгас хаан ан хийхин тулд бүтэн уулаар нь хүмүүсийг орон гэрээс нь хөөдөг байсан тухай. Бас овог аймагуудаас охид бүсгүүчүүдийг цуглуулж татвар эхнэрүүдийг хүчээр авдаг байсан тухай уншиж байснаа хэлэхэд хаан үүнд чинь буруу зүйл нэг чалга гэж гайхлаа. Ийхон ч хувцас солихоор тэнд өлгөөтэй байсан хувцаснаас авч өмсөд байж идэл байшин дотор чимээ гарлаа. Гайхсан тэрнийг дотор ортол тэнд нэг шүүр барьсан эмэгтэй гарч ирээд тэрнийг хөөж эхэлнэ. Тэр эмэгтэй ч бас өөрийгөө хааны ан хийдэг дархан цацтай ууланд байгаа гэдгээ хэлсэнд Жион сая нэг юм эргэлзэж эхэллээ. Тэгээд миний маркет хаанаагааг мэдхүү? Супермаркет гэсэн ч цаадах нь мэддэггүй. Яаж мэдхэвт? Өөрийгөө зүүдэлж байна гэж бодсон ч гэдсэн дуурайд байсан учраас зүүдэнд ч бас гэдс дуурайдаг байх нэ гэж гайхлаа. Тэгэд яаралтай буцаж яваад цүнхээ утастайгаа олж авахар шийдэж нөгөө эмэгтэйг дагуулад өглөө эрт хавцал руу явахаар болдог. Тэгэд гараад иртэл хаан ядарсандаа унтчихжээ. Тэгээд шинэхэн танилцсан хоёр хамтдаа хоол идэхээр болцгоно. 18 настай охиныг нь Гэлгүм гэдэг. За тэгэд хоол хийж байхдаа Жион өөрийгөө өнгөрсөн үед ирсэн гэдэгтээ итгэж чадахгүй л байна. Тэгээд хоолоо амтлах зөвлөгөө яхаа мэдэхгүй байснаа онгоцны хоолноос маасл гүчүүжан халаасандаа хийснээ санаад урам орж ирч хүчтэйгээр хоол хийж эхэлнэ. Тэгээ Жион гүчүүжантай маш амттай бибимбап хийсэнд урд өмнө нь ийм гой хоол харж байгаагүй Гэлгүм их гайхлаа.
За sorry байж байгаа. Борон гэлсний реклам алгадаад хэ. Тэгэхээр манайхан хэдүүлээ ерөн солонгос хоол идэх дуртай байдаг шүү дээ. Тэгэхээр үйлчлүүлэгч бүртээ зориулсан төрөл бүрийн багцуудтай жинхэнэ солонгос соус болон жинхэнэ солонгос амтыг мэдрүүлдэг Юна солонгос рестораныг та нартай санал болгож байна. Дахиад хэлье. Төрөл бүрийн багцтай жинхэнэ солонгос соусаар гэд боддоо. Гал зүйц. Тэгээд солонгос хоол идмээр санагдвал манайхантай гэд бодчихгүй юм ээ. Халуун дулаан гэр бүлтэйгээ амьдралын амтыг мэдэрцгээ хайртай бүхэндээ Юна ресторан. Занхаарлаа хандуулсанд баярлалаа. Кино тайлбараа хэдүүлээ үргэлжлүүлцгээе. Ямар гоё харагддаг юм бэ? Ийм гоё харагддаг юм идэж болох юм уу? Яг л зураг шиг юм аа. Жион хаанд хийсэн бибимбап авчирч өгсөнд хаан ихэндээ идэхгүй гэж цааргалнаа. Энэ бол зүгээр нэг будаа биш ээ. Мишелийн 3 одтой шилдэг тогоочийн гүчүү жантай маасалтай бибимбап шүү. Францын дэлхийн шилдэг бибимбап л гэсэн үг. Гүнжтийн үрний оронд маасал хийчихсэн. Ингэснээр гүчүү жааны халуун амтыг зөөлрүүлж байгаа юм. Бас баг зэрэг самарлаг амтыг нь тодруулж өгнө. Хийсэн хоол нь тэсхийн аргагүй сайхан үнэрчээс учраас хаан ойлгомжтой хоолыг нь идэхэр болно. Манай хөрхөн гүнж хоолоо идэрээ. Гэрээ. Нэр хаан билүү? Ирхэм дээдсээ идэрээ. Тэгсэн халуунагоо идэж сураагүй хаан хахаж өгөхөө шаглаа. Тэр бүхэл гэл гүмж тэр хоолыг идэж чаддаггүй. Ийм наазахын халуунагоо идэж чадахгүй байгаад жихэн ууралсанд сандарсан гэлгүм хоолыг нь бүгдийг нь идэхэр болоод хүчээр идэж эхэлснээ аажмаар халуунагооны амтанд ороодохно. Ийхэн хаанч тэднийг харж тэсэлгүй хоолноос нь амсснаа удалгүй салж чадалгүй идэж эхэлнэ. Жион тэрний аманд хоол халбагдаж өгөхөд тэр баг багтаа ээжээрээ хоол халбагдуулаад иддэг байснаа саналаа. Энэ үеэр хааны жанжин хаана ой даяар эрен хайсаар байна. Удалгүй хааныг унтахад мань хоёр хүнжлөөр хучаад голын эрэхт очоод ойр зураг ярилцлаа. Энэ үед гэлгүм хаанд татвар ихнэр сонгох үйл ажиллагаанаас зугдахын тулд энд нуугдж байгаа гэдгээ тэрэнд хэлнэ. Энийг сонссон Жионы гайхаж байтал хажууханд нь бамбар барьсан хүмүүс явж байгаа харагдсанд Жион баярлаад шууд тэднийг дуудаад даллсанд гэлгүм сандраад амыг нь дарж авлаа. Учир нь тэд нар хааны татвар эхнэрийн шалгаруулалтад орохоор Гёнги аймагаас сонгогдсон охтын цуваа байлаа. За тэгсэн нөгөө хэрэг цэргүүд барьж аваад Гёнги аймгийн захирагчийн гэрт авчираад торонд хорно. Жион уурлаад "Гүн чинь хүн барьцаалж байгаа хэрэг та нар хатуу шийтгүүлнэ" гэж хашгирсан ч хинч тэрнийг тооддгүй. Жион өөрийгөө үнэхээр шоронд хоригдсон гэдэгт итгэж чадахгүй хэвээрэл. Тэгсэн эргэн тойрных нь бүх зүйл хэтэрхий бодтой байсанд саяныгийн өөрийгөө Жусоны үед очсон гэдэгтээ итгэж эхэлнэ. Игчээ, тэнгэр нөмөрсөн ч тэр дунд ганц нөх байж л байдаг гэж ярьдаг штеп. Тиймээс бид хоёрт эндээс гарах ямар нэг арга зам байж л таараа. Хоёулаа сайн бодцгоё. Би үнэхээр Жусоны үед байгаа гэж юу? За тэгээ Жион уурлаад хашгирсанд хамгаалагч нар орж ирээд тэр хоёрыг хүлээд амыг нь тагалчаад яваад өгнө. Шоронд сууж байхдаа арай гэж мөрөөдөлтөд хүрч Мишелины одонтой тогооч болцоход ийм байдалд орсондоо харамсаж уйлах шахлаа. Тэгээд хэрвээ би үнэхээр Жусан үед ирж гисэн бол тэр нөхөр өөрийгөө хаан гэд байсан нь үнэн болж таарлаа гэж бодно. Энэ үед тэднийг хааны түшмэлд шалгуулахаар аваад явлаа. За тэгээ Жионы ээлж ирэхэд түшмэл тэрнээс насыг нь асуугаад 27 гэж хариулмагц. Хэтэрхий хөгшин байна. Ингээд нөгөө тийш нь гаргачлаа. Тэгсэн гэлгүм гялс сэтгэж их чинь 30 настай гэсэн ч түшмэл үгэнд нь итгэсэнгүй. Гэлгүм 28 гэж гүрийсэнд тэрнийг Жионы байсан хэсэг даваачлаа. Тэгээд нөгөө игнэний охтыг хааны ордон руу аваачихаар болоод Жион гэлгүм хоёрын игнэг үйлчилгээний ажилд дайчлана. За нөгөө талд цэргүүдтэйгээ уулзаж ирэх чөлөөтэй болсон И Хён хаан мань хоёрыг олохоор шаргуу хайж байлаа. Ингээд галтгооны хэсэгт туслах ажил хийх болсон Жионы мэрэгжлийн өвчин нь хөдлөөд шууд л тэнд байсан хүмүүсийг бүгдийг нь зохион байгуулалтад оруулаад эхэлнэ. Учир нь тэнд хоол сайн хийдэг туршлагатай хүн нэгч байсангүй. За энэ үед галтгоо хариуцсан тайган ирээд удахгүй том зочид ирэх учраас амттай хоол хийх ёстойг санууллаа. Жион тэрнээс хааны ордон руу явхаар сонгогдоогүй эмэгтэйчүүдийг суллах ёстой гэж шаардсан ч цаадах нь халгаасангүй. Тэм учраас тэр ирж байгаа зочдод нь амттай хоол хийж өгвөл биднийг суллах уу? Гэхдээ тайган тэгвэл бодож үзье гэд юм байна. Тэр хүмүүс хідэн насны хүмүүс. Ямар хоолнд дуртай вэ? Бас ямар хоолноос харшилтан бол? Би яаж мэдэх юм бэ? Дууг л хоолоо хий. Уучлаарай. Хоол хийн гэдэг эрхэм нандин зүйл шүү. Хэрвээ тэр зочид маш чухал юм бол тэрнийг та заавал олж мэдэх хэрэгтэй. Хоолыг чинь сэтгэл зүрхээрээ хийдэг болохоос дурын нэг хүн гар хурууны үзүүрээр хийчдэггүй юм.
Энэ үед Гёнги аймгийн захирагчийн хүү өөрөө ирсэнд Жионч айлгүй саяхан хэлсэн бүхнээ хэлнэ. Захирагчийн хүүч тэрний ярьсныг хүлээн зөвшөөрсөнд Жион хэрвээ бид зочдод амттай хоол хийж өгвөл та биднийг суллах уу? Гэхэд захирагчийн хүүч зөвшөөрлөө. Оройн тэдний дэрх хүмүүс нь хааны ордны нөлөө бүхий түшимлүүд байж өмнөх хааны үеэс нөлөө бүхий албан тушаал хашиж ирсэн аав хүү хоёрын хүү ийм Сожен нь хааны их өөртөө дүү охинтой гэрэлсэн учраас хааны хамаатанд тооцогддог байлаа. Бас хаантай багасаа тоглож өссөн найз нь байдаг. Тэд хаанд татвар ихнэр сонгох нэрээр хүмүүсийг хохироож өөрсөддөө ол зашиг олдог. Бас хүндтгэлийн зогноос ямар нэг өөсөв хайж хил ам таталдгаараа алдартай байж. Тэдний өрхөнд орсон л бол нэг бол маш их хахуул төлөх ёстой, нэг бол аимшигтай шийтгэл хүлээх ёстой болдог гэдгийг захирагчийн хүү тэрэнд тайлбарлаж өглөө. Ихэд байх нэ. За яг уу би тэднэрт хоолоороо тоглож болохгүй гэдгийг ойлгуулад өгье л дөө. 4 хүн ирнэ. Хоолоо хурдан хийж эхэл. За. Гэхдээ амлалтаа битгий мартаарай да. За тэгэж Жион гал тогооныхноо командалж ахлах тогоочийнхоо ажлыг хийж эхэллээ. Тэгээд тэнд байсан бүх орцыг харж угаад үхрийн шин мах олж баярлалаа. Тэгэд Франц маягийн стейк хийхээр шийднэ. Тэгсэн тэнд стейк гэдэг үгийг сонсож байсан хүн нээгч байсангүй. Ямар ч тач Жионы хэлсэн бүхнийг үг дуугүй хийхээр болцгоно. Тэгсэн тэнд байсан үхрийн мах нь худаг хүртэл даахааргүй хэтэрхий хатуу гэж таарлаа. Тэгээд Жион үзэж сурсан бүхнээ бодож угаад Франц аргаар зөөлрүүлэхээр шийддэг. Энэ үед хааны залуу хатан Мокчу шивгчингээс холоорын мэдээ сонсож байна. Мокчу хатан ордны хувилдаанд нилээд гаршсан нэгэн болох нь илэрхий. Энэ удаад тэр аав хүү хоёр ийм сайдаар дамжуулаад Гёнги аймгийн захирагчийн ач охиныг хааны татвар ихнэр болгож авчрах хувилдааныг тэр хийсэн байж. Гэвч тэднийг очихоос өмнө уртаад захирагч ач охиноо зугтаалгацсан байсныг тэр одоохондоо мэдэхгүй байлаа. Удалгүй 2 сайд Гёнги аймгийн захирагчийн гэрт ирцгээлээ. Энэ зур Жион маха тусгайлан бэлдсэн цаасанд боогод зөөлөн гараар жигнэж зөөлрүүлэх гэж байлаа. Тэгээд гараа усанд дүрж химийг нь мэдрээд 49-55 градуст тааруулаад дотор нь маха хийж зөөлөн гараар чанаж эхэллээ. Энэ аргыг нь Франц сувиде гэж нэрлэдэг байлаа. За ингээд маха бэлдэж байх зур аав хүү хоёр ийм сайд Гёнги аймгаас сонгогдсон охтыг харж хааны ордон руу авч явахаар сонголт хийж байна. Тэгээд хоол бэлэн болоход Гёнги аймгийн захирагч хөгшин өөрөө зочдтойгоо зоог бариллаа. Тэгсэн тэдний урд өмнө нь харж байгаагүй хачирхалтай хоол авчирсанд тэд их гайхацгаана. Бид ийм хоол идэхгүй. Ямар өлсгөлөнд нэнэгдсэн байгаа биш. Ийм зүсэн мах идэхдээ тулаагүй. Ийм амьтад бүтэн аймаг захираад сууж байх гэж. Биднийг та нар арай л дорд үзээд байна да. За тэгээ захирагчийн хуурлаа тогоочиг яаралтай чирж ирэхийг туушаалаа. Харуулуудч ирээд Жионыг туслахуудын хамтаар чирээд ирнэ. Хүндэт зочдод ийм өчүүхэн хоол хийж өгсөн тогоочиг хатуу шийтгэн. Уучлаарай. Гэхдээ та нар над хоолоо ядаж амсаж үзсэн юм уу? Хэрвээ үзээгүй бол шудрах биш байх шүү. Энэ хоолоо чи тэгээд эндхийн хамгийн сайн хоол гэх гээд байна уу? Биднийг энэ аймгийн бүх амттныг багтаасан хоолоор дайлах ёстой байсан. Тэгвэл чи энэ хоолнд чинь энэ аймгийн бүх амттан яаж шингэснийг тайлбарлаж ал. Чадахгүй бол толгойгч нь авна. Та эхлээд амтлаад үз. Амтлах зур чинь би тайлбарлаад өгье. Захирагч тааж бидэнд сонин жүжиг үзүүлж байх шив. Тэгвэл бид бас бэлдсэн жүжигээ танд үзүүлье. За тэгээд дохио өгсөнд цэргүүд гаднаас захирагчийн зугтаалгасан ач охиныг дагуулад орж ирлээ. Тэр охин захирагчийн хүүгийн ганц охин байж. Та юу гэж бодож байна? Миний гинтийн бэлэг таалагдав. Хэрвээ тэр тогоочийн чинь хэлсэн үг үнэн байх юм бол бид таны ач охиныг үлдээе. Харин үгүй бол ач охиныг чинь аваад явна. Болж байна уу? Ингээд л шийдчихье. Захирагч хэлэх үггүй болсонд захирагчийн хүүж аргаа болж босч ирээд өнөөдрийн бэлдсэн хоолыг идэж болгоно уу гэж хэллээ. Тийм. Их цантай тогооч. Чи юу гэж хэлэх вэ? Энэ хоолныхоо төлөө чи толгоогоо дэнчин тавьж чадах уу? Тийм ээ. Би дэнчин тавьж байна. Зүгээр л амсаж үзнэ үү? За тэгээд 2 сайд махыг амталсанд тэдний нүд нээгдэх шиг л боллоо. Учир нь тэд өмнө нь хизээч ийм амттай мах идэж үзэж байгаагүй байж. Тэм учраас тэд нэг л мэдхэд бүх махаа идчихсэн байлаа. Тэгсэн тэр хоёр бандсандаа. Энэ чинь байдаг л нэг муу мах байна гэж гөрийнэ. Өнгөн дээрээ энэ хоол энгийн мах шиг харагдаж байвч угтаа бол энэ аймгийн бүх хамттан агуулсан хоол юм. Таны махаа дүрсэн давсанд Мапонаруугаас авчирсан сам хорхойн хамт шингэсэн байгаа. Бас баруун эргээс авчирсан жарахай, Ного уулнаас авчирсан Пёгомог багтсан. Чиний ярианаас чи сонсвол тийм юм шиг боловч амт нь муухай байлаа. Бэти худлаа яриад бай. Энэ хоолны хамтыг би амьдралдаа ч амталж үзээгүй тийм сайхан юм байна.
Та нар харин худлаа ярьж миний ач охиныг ордон руугаа авч явах гэлээ гинэ. Муу хорт могойнод та нарыг дэлхий яаж даадаг байна? За тэгээд уралсан захирагч сэлмээ цуглаад барьсанд хүүн амжаад урдуур нь орж тэрнийг зогсоолоо. Нулимс урсах нэ. Аава гин шүү. Тэр урагчийг авч яваад цаацал. Харамсалтай байна. Тогоож ч л та нарыг ийм байдалд орууллаа да. Муу худалч новш. Миний хоолнд ямар ч асуудал байхгүй. Чи юм уу худалч амтэн. Цэргүүд тэр дөрөө Жионыг барьж аваад цаазлах гэж байтал тэнд эзэн хаан Ихён өөрийн биеэр орж ирлээ. Зэмэрхэн энд хүрээд энэ галзуу амттай цувралын эхний хэсгийн тайлбар маань дуусч байна. Дараагийн тайлбараа буруу аль болох хурдан ярина. Тэгэхээр санаа зовлтгүй ерөөсөө ингээл нөгөө perfect ground-а сөөлжлөл явчих нь окей. Тэгэхээр жоохон л хүлээхэд л болоогүй. Жоохон ч та нарч баг хүлээх завлах гарахгүй байхад та. Яагаад гэхээр галзуу анимашнууд орно, галзуу кинонууд орно тийм ээ. Тэгэхээр та нар маань өөдөх завгүй л байх болов уу? Тэгэхээр хэдэн бороонд нь ингэж л хичээж байгаа шүү. Тэгэхээр та нар маань энэ хичээл зүтгэлийг маань үнэлээд саба дараагүй бол саба, дардсан бол лайка дарахтал тэгэл болоо явчих гоё юм. За тэгэхэд муу буруу энэ галзуу амттай цувралыг үйлчлүүлэгч бүртээ зориулсан төрөл бүрийн багцуудтай жинхэнэ солонгос соус болоод жинхэнэ солонгос амтыг мэдрүүлэх юуна солонгос ресторантай хамтран хүргэлээ. За буруу баахан чалчаад байсан чинь яасан байх нь вэ? Аимшигтай их өлссөн байх нь шүү дээ. Тэгэхээр буруу бушуухан шиг явж сайхан солонгос хоолнд орлоо. Хэдүүлээ тэгээд дараагийн галзуу тайлбараар эргээд уулзцгаая.